Орой мэнд үзэгчдээ цензургүй яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн зочноор Ардчилсан намын үндэсний зөвлөлт хорооны гишүүн Иргэн Мегмар Таш урагдсан ирээд байна. Танд орой мэнд хүргье. За баярлалаа, танд ч гэсэн. За Иргэн Мегмар Таш гэхээр нэг л сулхан сонсогдоод байгаа байхгүй юу? Гэхдээ та бас огт албан тушаалгүй хүн биш ээ. Ардчилсан намын үндэсний зөвлөлт хорооны гишүүн, гүйцэтгэх зөвлөлийн гишүүн гэсэн ийм албан тушаалтай юм байна. Гэхдээ би нэг юм гайхах юм. Таныг би Ардчилсан намын дарга юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Дархан уул аймгийн Ардчилсан намын дарга юм шиг. Нэг харахад нөгөө харахад Наранбаатар гэдэг нэг залуу Дархан уул аймгийн Ардчилсан намын даргач юм шиг. Айл нь юм бэ? За одоо бол аль биесээр бол би Ардчилсан намын дарга биш. Наранбаатарч намын дарга биш. Аль аль нь биш. Аль аль нь биш. Би 2007 оноос Дархан уул аймгийн Ардчилсан намын дарга хийсэн. 2012 оны сонгуулиар те одоо намын дүрмийн дагуу өөрөө хүсэлт гаргаад намын дарга ажлыг өгсөн. Өгөхдөө би Наранбаатар гэдэг залууд өгсөн. Наранбаатар гэдэг залуу Ардчилсан намд бол одоо 12 оны 9 сард намд илсэн залуу. Саяхан юм шүү. Тийм. 12 оны 9 сард тийм ээ. Тэгээд одоо тэр үед ч одоо намын дарга хийж явахдаа одоо 12 оны сонгуул боллоо шүү дээ. Тэгэхээр намын дарга нар миний хувьд бол одоо нэг уяач шиг л явдаг байсан. Морь үйдэг хүн шиг, морь шинждэг юм шиг тийм. Тэгээд миний дүү энэ Наранбаатарыг дагуулад ирэхгүй. Тэгээ нэг амар баясгал ингээд бас нэг Японд юу тоглоод идэг байсан шүү дээ. Нэг карате марате ч гэлөө. Тоглоод идэг. Энэ бас дархных байхгүй юу? За. Энэ хоёрыг дагуулж ирсэн. Тэгээ аймгийн иргэдийн хуралд нэр дэвшүүлмээр байна ингээд тийм ээ. Тэгээ амар баясгал нь би дархны иргэн бишээ гэд тэгээ болсон байхгүй юу? Нөгөө юу оршин суудаг хаяг маань бишээ гэд Наранбаатар болохоор миний оршин сууж байгаа хаяг бол би хуучин Шарангуулаараа байгаа гэх тийм ээ. Шарангуул маань бол одоо нэг дархны нэг сум шүү дээ. 75 км-ийн зайтай оршдог. Тэгээд Наранбаатарыг намд илсүүлээд 11 сард бас орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлсэн. Хонгор сум дээр. Тэгсэн тэр үед чинь нөгөө нэг иргэний өмнөлч нэг юм хөхтэй ард нь ингээд наалттай байсан хаяг. Тэр наалтаа ухлаа авчихсан юм. Тэгэхээр чи нөгөө Шарангуулын хаяг нь гараад ирдэг. Тэрийг конондод өгчихгүй юу бид нэрт. Тэгээд нөгөөтгөр нь сонгуулийн ороонд бүртгүүлсэн чинь сонгуулийн хороо хүчингөө тооцоод дархны иргэн биш байна гэд. Хонгор суманд Монгол Ардын намын нэр дэвшилт гоц мөргөөд спортоор болвол тийм ээ өрсөлдөгчгөө гарчихсан. Иргэдээ бол. Нэг суудлын маань алдчихсан. За тэгээд би одоо энийг мэдсэнгүү өдөргээ тийм ээ. Тэгэхээр нь одоо бас залуу хүн мэддгүн болов одоо нөгөө наалтаа хуулаад авчихаар дархны иргэн болчдөг гэж боддгийм болов бас одоо мэдгүй хүмүүс биш үү тийм ээ. Энэ одоо юуны чинь улсын бүртгэлийн талын анхны мэдтгэн юм болов гэж одоо уучлаад өнгөрөөсөн. За тэгээ 12 онд одоо сонгуульд ялагчлаа. Сонгуульд ялагдсан юм бол байхгүй. 3 суудлын дээр маргаантай иргэдийн хурал дээр иргэдийн хурлын сонгуульд бодлоготой бас маргаантай. Би өөрөө бас иргэдийн хурлын одоо төлөөлөгчөөр жигсаалтын нэгд байгаад тэгээд одоо жигсаалт толгоолоо 5 суудлаа хэсрээд 43% санал Дархан уул аймагт тавлаа. Орон нутгийн сонгуулиар. Тэгсэн намайг Монгол Ардын намынхан хасаа ичлаа. За. Одоо маргааш иргэдийн хурал анх дахь хуралдаан болно гэхэд хасчихгүй. За ингээ хасагдчихлаа. Тэгэхээр одоо шүүхээр явж хөөцөлдөх болно да тийм ээ. Тэгэхээр одоо ингээ намын даргын ажил хийгээд энийг хөөцөлдөө явна гэдэг бас хэцүү. Тэгэхээр энэ суудлуудыг хөөцөлдөхийн тулд намын даргаасаа өөрөө хүсэлтээ өгч татгалзаж ажиллаа өгсөн. Ажиллаа өгөхдөө шин нүүр царай, шин залуу бас дархны гаралтай, бас боловсрал гайгүйтэй юм байна гэдэг Наранбаатар гэдэг залуу болгосон. Тэгээд Дархан уулдах Ардчилсан намын дарга болсон юм биш үү? Тийм. Аль биесээр болсон. Тэгэд энэ хүн чинь одоо жишээ нь бидний миний лав санаж байгаагаар нэлээ их тэмцэл хөдөлгөөн өрнүүллээ. Дархны Ардчилсан нам одоо юу болоод байгаа юм гээд хотод ирж өлсгөлн зарлалаа. Дээрэс нь одоо бол намын дарга инх болдыг огцруулна гэж хөвлийн бохирол хийлгээд ингэ явж байгаа юм баггүй. Тэгэхээр ямар учиртай? Одоо тэр хүн юу хийдэг юм? Одоо бол манай Ардчилсан намын гишүүнч биш. Аль биесны. 2013 оны 9 сарын 15-нд өргөдлөө өгöd Дархан уул аймгийн Ардчилсан намаас өөрөө гараа ивцсэн бэл татгалзаа. Тэр албан бичиг гэдэг баримт дээр бол би надад имтэж байгаа. За 13 оны 7 сарын 17-ны өдөр намын даргаасаа
чөлөөлөгч өргөдлөө өөр өсөлтөй гаргаж өгсөн. Тэгээд 7 сарын 19-нд аймгийн намын ороо оролдож Наранбаатарыг аль биесээр чөлөөлсөн. Ийм л асуудал болсон. А энэний дараагаас 10 сарын 1-нд дарханд нөхөн сонгуул, орон нутгийн нөхөн сонгуул болсон. Бие дааж нэр дэвшгийг одоо оролдож тийм ээ. Бас гарын үсгүүд бол хуурамчаар 200 хүний гарын үсэг цуглуулах За нэг ёстой. тийм юм дуулаад Тийм. байсан. Тэр нь болохоор одоо зарим нь одоо ингээл хүний гарын үсгийг нөгөө одоо цуглуулах га явсан улсууд нь Наранбаатарын үгээ мэдгүй тийм ээ. Нөгөө хүмүүс тэгвэл нэг 200 хүний гарын үсэг цуглуулад ирэх нөгөө улсууд нь авч яваал зарим нь болохоор залхуураа, зарим нь утсаар хүний нэр өвчээр би өмнөөс нь зурчлаа шүү гэдэг ингээд нөгөөдхий чинь сонгуулийн хороо шалгана штэ. Тэгээд нөгөөх нь шалгуурыг хангахгүй болохоор хасцсан. За үүнээс хойш л гинтгэл одоо намыг шинжилгээ хороо мороо өдр байгуулна өдр гэл ингээл янз юм яриад явсан л та. Яг энэ үедээ давхцаад Монгол Ардын намын аюул сайхан тэргүүтээ залуучраас шинжилгээ хороо гэж шар гэр мэргээл авах юм болоод явсан. Тэгэхээр эн чинь ерөөсөө нэг л ижлэл юм болоод байгаа. Наранбаатар чинь одоо Ардын намын дэрэгдэх нийгмийн арчил залуучуудын холбооны гишүүн юм уу бас? За тэрийг бол одоо ингээл нэг би бол өөрөө тэр намыг биш болохоор мэдэхгүй шүү дээ. Twitter, Facebook гэднэр дээр бол Наранбаатар маань өөрөө тэр нэг ерөнхий нарийн бичгийн дарганы нэг Батэрдэн гэдэг нөхөр та хуралдаа ирж ороо. Эсвэл бол гарах гэж байгаа бол аль биесээр эндээсээ гараа. Та бол юм байна гэдэргээд ингээд юм болоод би бишээ намайг гүтгэлээ би хуулийн байгууллагад нэг хуулийн байгууллагад хандаж шалгуулнаа гэдэг энэ хоёр чинь нэг Twitter-ээр нэг маргаан болоод байсан. За тэрний дараахан нөгөө цогоогоо гэдэг нэг нөхөр байдсан шүү дээ тий. Тэрнтэй нөгөө Алтан сарна гэдэг нөгөө намынх нь явуулах гэдэг шүү залуучдын нэрийг бол. Тэрнтэйгээ зураг нь гараад ингэлдээ нөгөө тэр нам захын тэмдэг мэмдэгтэй тим юмтайгаа гараад ирсэн. Тэгэхээр тэр бол биш хүн тэр явуултанд орохгүй шүү дээ. Урлаг спортын одод бол урилгаар орж болно. Манай үндэсний зөвлөлт хорооны хуралд бол үндэсний зөвлөлт хорооны явуултанд гадны намын хүн ордог. Тэгээд тэр Наранбаатарын нэг хэлсэн юм анхаарал татсан ер нь хэвлийнхний бүгднгийнхний анхаарлыг татсан. Дарханд одоо 5 даш байд юм аа. Дашууд гэж байдаг юм аа. Энэ дашууд бол одоо дархны арчилсан намыг хөвчлээд авцаа. Энэ хүмүүсийн дарамтнаас салдаггүй гэд. Та одоо тэдний нэг нь. 5 дашийн нэг. Тий. За энэ ямар учиртай дашууд гэж хүн байдгийг. Үнэхээр тэгэж арчилсан намыг дарамталдаг юм уу? Та нэг сайхан тайлбар хэлж өгөөч. Энэ л энийг яривал бол нэлээд удаан түүх болно л да одоо. Тэгэхээр би одоо ингээд нэг 2001 оны тий центр поинтын хэрэг идэргээл юм яриад байна шүү дээ. Тэгэхээр чинь нэг 2001 онд чинь центр поинт дээр нэг зодон гараад Монголын эрхтүүдийг дарлаа гээл нэмдэрч нэг Ардын Баатар болоод цэнгийн нэмдэрч тий Монголын одоо ерөөсөө Монголыг дарамтлагдаг бүх дайснуудыг бараг дараад авчлаа. Гэсэн юм яриад ингээл үүдэг тий. Центр поинт дээр манай компани байрладаг. Манай компани Баарн зодон болсон. Бурхан Алдан группийн. За. За тэгээд одоо 2007 онд би Дархан уул аймгийн арчилсан намын дарга болсон. За. Тэгэхээр одоо надад чинь одоо би хүний нүд дээр ил явъя гэж гарч ирж штэ тий. Та нар надыг шавраа шидэ намайг муулаа гэх тийм ээ. Тэгээ гараад ирэхээр чинь одоо надад чинь хятад болох гэхээр би хинтигээс гаралтай, говьлтай гаралтай гэдэргээд ингээл ээж говьлтай болохоор говьлтай гаралтай гэж. Ингээд ирэхээр надад ч нэр хожих. Хятад гэд нэр хожих боломж байна. Дээрээс нь одоо нөгөө хулгаач болгоно шүү дээ одоо. Тэгэхээр төрд ажиллаж байгаа. Тэр хулгаач биш. Хулгаач биш. Тэгэхээр чи одоо дээрээс нь тэгэхээр центр поинт дээр байрладаг юм чинь тэр хэрэгт орсон л байд таараа гэд тэр нэрийг авчиад Монгол Ардын хувьсгалт намаас заавал нэг өрсөлдөгчтэй нэг нэр хож муу хүн гэж харагдуулахын төлөө тэрний өмнө чинь жигтэйгэн гайгүй нэртэй юм болгоныг ивент итгэдэг их мондөг манай дархны нэрийг авч явж байгаа энэ өстой сайн бизнесмен залуучууд одоо тэр баг дүүн бол морь үйдэг мандаа гэдэг маань ах トゥ 5 даш. Нэрнүүдэд болохоор бүгд даштай байхгүй. Би одоо жишээлбэл мегмар жишээл байж чинь тийм ээ. Тэгэл миний доотлох даш, бүрвдэш, цэвэндэж, мөнхдэш гэл тий. Тэгэл одоо би нэгэнтээ дашгээ нэр ярьсан. Цэвэндэж гэдэг маань 2012 онд Эверест Непал талаас нь гараад Монголын төрийн талбайг мандуулаад сая Эверестэж яваад газар хөдлөөд тэгээ буцаа өрөөд ирсэн. Тэгсэн буцаад ирсэн. Тэгэхээр одоо ямар талаар алдартай байдгийг тэгэхээр одоо миний дүүнэр бүгд спорт. Одоо миний доотлын дүүчилгээд барилжсэн.
гурав дахь нь болохоор самжуудаг спорт мач. Дөрөв дэх нь болохоор уулын спортын олон улсын хэмжээний мастер марконы боксих, теннисник гэж явчихна. Хамгийн бага гэхэлэр бокс, хөлбөмбөг гэхэлэр дарханчууд бол бүгд мэднэ. Дархан жижигхэн хот штэ. Бид нөгөө хүний нүдэн дээр ил насанд хүртлээр ил явсан. Тэгэхээр одоо аль талаар нь хэлээд байдаг юм. Яг сайн мэддэг. Тэр дарамтлаа гэдэг яриа бол үнэхээр минь худлаа. Дарамтлсан бол хуулийн байгууллагад шалгуулах хэрэгтэй. Жишээлбэл одоо хуулийн байгууллагад шалгуулах нь Монголын хуулийн байгууллага бол үнэхээр чанга шүү дээ. Монголын хуульч чанга. Монгол улсын ерөнхийлөгч байсан хүнийг бороо юмстой дамжлаад гаргаад авчиж шүүгчж байгаа юм чинь. Мань митиг бол цогж унгаагаад оймсгүй хөлнөцгөн зэмдээ хүчирээ аваач. Нэрэл тэгнэ. Тийм биз дээ. Тэгэхээр энэ бол заавал одоо нэг. Тэгээ одоо бид нар би болж чинь одоо ингэж бодож ирсэн шүү дээ. За тэр 5 дашгээд аймаар хүмүүс байдгийм байна. За дарханд явбал том болгоомжтой юмстай юм байна гэд тэгж л бодож ирж илээ шүү дээ. Тийм бол байх. Энэ хуультай төртөө ус байхгүй юу? Тэгээ тавл арчсан намын гişүү юм уу? Тавл арчсан нам гişүү. Миний ээж ч арчсан нам гişүү. Тийм үү. Яагаад арчсан намд хэлсэн? Та хэдэн онд хэлсэн? Би бол 90 онд бол чөлөө төлбөрийн намд хэлсэн. 92 онд ч юм бол арчсан намын аль биесний гишүүн болж байгаа. Чөлөө төлбөрийн нам маань арчсан нам нэгдсэн. Тэгээд тэрнээс хойш арчсан намын гишүүн гэж тооцогдож яваа. Ийм л юм байна. Энэ ах トゥ олонтой хүмүүс хоёр намд одоо хуваагдаж хэлсдэг шүү дээ. Та нар бүгдээрээ нэг намд хэлсэн юм шүү дээ. Тий. Бүгдээрээ. Тэгээд анхаарал татаад байгаа юм шүү. Үгүй уул нь бол ийм шүү дээ. Одоо арчсан намын гишүүн гэхлээр бид нар чинь одоо нөгөө намын дүрм журмыг тийм ээ өөрөө хүлээн зөвшөөрөөд энэ намд хэлсэж байгаа тийм ээ. Үг хэлхий их маань хүртэл хязгаарлагдмал болно шүү дээ. Намын гишүүн болохоор хэвэл тэр намын дүрмэн дээр намын дотоод асуудлыг олон нийтэд дэлгэж болохгүй гэдэргээд ингэхдээ иргэн тойрны хүмүүсээ ах トゥ хамаатан садна өөрийнхөө намд илсүүлж чадахгүй бол намын гишүүн байх шаардлага байхгүй шүү. Чинь уул нь би тэгж л өөрөө боддог асуудал. Та тэгвэл хатуу итгэл үнэмшилтэй юм байна л да. За тэгээд нэлээд олон жилийн дараа арчилсан нам төрийн эрхэнд гарлаа. Гэхдээ одоо яг бүрэн эрхтэй ч гарч чадсангүй. Заавал эвслийн засгийн газар байгуулах ёстой. За арчилсан нам ажиллаа хийж чадчихэв үү? За энийг бол одоо бас нэлээд том асуудал болчиход байна шүү дээ тий. Үнэндээ бол дэлхийн эдийн засгийн байдал нь ямар байгаа. Тийм ээ. Би одоо сая 2 хоногийн өмнө өвөр Монгол одоо нэг дүүхүү байдгийг тэр ирлээ. За хятад ч гэсэн эдийн засгийн байдал хүнд байгаа юм байна. Тэгэхээр дэлхийн эдийн засгийн манайх жижиг эдийн засгтай улс шүү дээ тий. Энд чинь нөлөөлнө шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр чи одоо ингээд уулуурхаан энэ баялаг одоо энэ зис алт бидний ч үнэ унцгаар чинь манайх ч одоо энийг ч л гаргаж энэс чинь мөнгө олж байгаа шүү дээ. Тэгэхдээ арчсан нам бол үнэхээр сайн ажиллаж байна. Би орон нутагт байдаг хүн шүү дээ. 12 оноос өмнө би Улаанбаатарт ороод ирлээ. Засмал зам альтрыгаа уулгаа гэдэг нь дэндүү байсан. Одоо наад зах нэхэд альтрыгаа уулгаа чалга. Сүүлийн 3 жил бензиний үн нэмэгдсэнгүй. Одоо нэг хүн амьтан яриад байдаг. Бүх юунууд одоо нийслэлийн тийм ээ төсөв эдгээр бол цэцэг навч тарих эдгээр төсвийг урд нь төсвөлдгөл байсан байдаар орон нутагт ч гэсэн байж байгаа шүү дээ. Тэрийг одоо ингээд зам болохоор Улаанбаатар сайхан цэцгийн дунд байж шүү дээ. Тэр мөнгийн зөв юмар нь зориултаар нь зарцуулаад цэцэг навчтайгаа зам нь өргөн болцсон. Энэ зам өргөн болно тэгээ зам нь сайхан болоод энэ уул зурууд нь чөлөөтэй байдаг. Зүгээр наацхын жишээ яриад байгаа шүү дээ тийм ээ. Ийм болчоод тэгэхэд манай дархан байдгаараа цас мөсний орон байж л шүү дээ. Альтрыгаа уулгаад тэгэл шар хамтаац тунгууд нь төмөр балбаал ингээд зогсчихлоо. Ерөөсөө мөсөө дархныг яагаад өөрчилж чадахгүй? За дарханд одоо жишээлбэл өөрчлөх боломжууд бол нэлээх боломжууд би нөөц эдэр тийм ээ. Энэ хүмүүс маань өөрсдөө бас нэг сэтгэл дутаад байдаг юм болов уу? Дарханд ч одоо бие дагч гишүүн сонгогдсон тий? Дарханаас Ганбаатар гишүүн сонгогдсон. Дээрээс нь засаг дарга аль намын хүн байна? Монгол Ардын нам. Тэгэхээр өөр намынх болоо явчихсан юм байна. Тэгэхээр нөгөө эн чин одоо нөгөө жишээлбэл ертөнцийг үзэл юмд хандлага гэдэргээл тийм ээ. Одоо Улаанбаатарын хувьд бол яагаад энэ давуу байдалтай вэ гэхээр Улаанбаатарт нутгийн хүн нь засаг дарга хийж Батүлбаатар.
Улаанбаатар хотын. Тийм Улаанбаатар хотын хүүхэд. Дарханд одоо хаанхын мэддэхгүй нэг даварч засаг дарга хийхлээр одоо нөгөө хүч Монгол хүн ч бай, ямар ч хүн бай. Нутгаа гэсэн нэг одоо нэг би нэг жалгад давны үзэл гаргаж байгаа юм биш л би өөрөө Улаанбаатарт төрсөн. Гэхдээ ингээ хараад байхад тийм ээ. Одоо ингээл ингэ чинь Батбаатар чинь метрото болгоно гэл юм том юм ярьж та. Олимп 2000 тэдэн онд Монголд хиймээр байна. Метрото болгоно ийм ярьд. Манад тэнд чинь 2021 он хүртэл Дархан хотыг хөгжүүлэх цогцуудлага гээд 10 онд иргэдийн урлаар батлсан. Тэгэхэд тэмээ өржүүлнэ, ямаа өржүүлнэ гэсэн тийм л одоо хөдөө аж ахуйн орн болох, хөдөө аж ахуй чиглэлээ давмгайлсан тэргүүлэх чиглэл болгоцсон юм ярьж байгаа. Уг нь Дархан чинь хот шүү дээ тий. Хотын статустай. Гүү аймгийн статус тийм. Яг үнэхээр юм бол 1961 оны 10 сарын 17-нд Дархан хот гэж байгуулагдсан. Одоо эдийн засгийн харилцан зөвлөлийн орнуудын тусламжтайгаар тэгэхэд энийг болохоор одоо яг орчин үеийн хот төлөвлөлтөөр тийм ээ төлөвлөж бүр жинхэнэ анхны хотыг Дарханд байгуулсан байхгүй. Тэгэхээр энэ хот маань гэхлээр жишээлбэл барилгын материалын үйлдвэрүүдэд агнлаа, гэр бүлийн улсуудын ихэд хөнгөн үйлдвэрүүд гээд ингээд тийм ээ хүнсний ногоогоор нь орхон сангийн аж ахуйн хангана, сүү, мах, тариагаар нь болохоор юу н хонгор сангийн аж ахуйн хангана гэдэргээд ингээд бүр яг ингээд төлөвлөж бүр нэлээд сайн тооцож бодож ингэж байгуулсан хот байхгүй. Тэгсэн одоо сүүлийн үед хөдөө аж ахуйн тэмээ өсгөн, гахаа өсгөн гэсэн иймэрхүү байдалтай л ингээл яваад байдаг. Танах засаг даргаа огцруулах хөдөлгөөн өрнөж байгаа гэсэн юу болж байгаа бол? За засаг даргаа огцруулах гад бид бүгд одоо хуулийн хүрээнд тийм ээ. Одоо 33 төлөөлөгч байлаа. 3-ны 1 иргэдийн төлөөлөгчтэй хурлаа. Иргэдийн төлөөлөгчтэй хурлын 33 төлөөлөгчөөс 3-ны 1 нь шаардсанаар тийм ээ 11 хүн гарын үсэг зураад засаг даргаыг огцруулна гэд өргөн барьсан. Энийг 15 хоногийн дотор заавал хэлцэх ёстой. За. Тэр бичиг өргөн бариад яасан сая 5 сарын эдний өдөр одоо түрүүний 7 хоногт иргэдийн хурлын тэргүүлэгчд хуралдаад за одоо арчсан намын нэг гишүүн. За. Өөрөө татлаа. Насанбатыг огцруулахгүйгээд гарын үсгээ хүчингүү тооцлоо. За. Гэт за одоо энэ иргэдийн хурлын хурлыг зарлах боломжгүй боллоо гэд иргэдийн хурл хаачихсан. За. Тэргүүлэгчтэй хурлаа. Одоо дахиад гарын үсэг зургаад цуглуулад дахиад явж байна. Тэгээд Дархны найрамдал талбайд гэр барьсан засаг даргын ажил үнэлт өгүүлдэг байж байна л та. Юм хийхгүй байгаа юм уу? Яагаад байгаа тэр засаг дарга? За янз янзын яриа хөрөө байна л та тийм ээ. Одоо жишээлбэл нэг орон сууц авлаа байр тийм ээ. Засаг дарга маань өөрөө засгийн газрын тогтоолоор орон сууц эзэмших эрхтэй. Тэгээд 70 сая төгрөгөөр өөртөө 4 байр авлаа. За. Тэгээ байр авахд одоо тэр эзэмших эрхтэй байж болно. Авахтаа яг ном журмынхын дагуу авах хэрэгтэй юм биш. Тэгээд тэрээс нөгөө аудитаас дүгнэлт гаргаад ийм ном журмын дагуу биш байна. Одоо эхнэр нөхөр хоёр тендерт ороод хуурамч материал бүрдүүлж байр авсан байна гэх жишээний тийм ээ. Тэгээд наад захын жишээ гэхтэл эхнэрээ Дархны эмэгтэйчүүдийн холбооны дарга болгоцсон. За эхнэрийн одоо яагаад одоо дарга болгоцсон бэ гэдээ асуухад өөрөө Дархны телевизээр манай эхнэр зурагтаар гардаг болохоор дарханчууд даргаараа сонгоцсон эмэгтэйчүүдийн даргаараа гэдэг. Эхнэрийн зурагтаар гардаг хүн үү? Тийм хэлсэн. Би одоо сайн мэдгүй шүү. Тэгэхээр тэгэхээр чи одоо нөгөө зурагтаар гардаг гэхлээр чинь тэр Дархны эмэгтэйчүүд чинь бас юу бодож явдаг? Ямар зовлон жаргал байдгийг. Тэрийг Улаанбаатар зурагтаар гардаг хүн мэдгүй. Тэгэл иймэрхүү асуудал болоод явчаал тийм ээ. Тэгэл яг хоо цаад зорилго нь бол нэг цаашаа дэвшээд их хурал морл гэж бодоол тэгэл өөртөө одоо ихтгэлтэй эхнэрээ даргуулгачвал эмэгтэйчүүдийг санал манал өгүүлж гэдэг юм уу нэг одоо би тэгж л хардж бодож штэ. Тэгэхгүй бол одоо урдныхын дарга нар эхнэрээ даргуулгахгүй л яваад ирсэн штэ урд нь. Одоо зүгээр 90 оноос хойш засаг даргаыг ярих тийм байгаа штэ. Ер нь тийм л дээ. Одоо Улаан цайм тийм юм баг. Одоо Улаанбаатарт одоо манай Батбүүл дарга маань нийслэлийн засаг дарга маань эхнэрээ одоо нийслэлийн эмэгтэйчүүдийн холбооны даргаар тавиагүй үстэй. Тэгээд ингээд ийм л юм болчоол тэгэл одоо эхнэрийн дээрээс бороо шороогооч гэдэг дээврийн засгийг 50 хэдэн сая төгрөг өдр өгчөөд ингээд явж шин. Тэгээ иргэдийн төлөөлөгчд нь тэгээ иргэдийн төлөөлөгчд өгчдөг тэгэл одоо 100 мянган километр явж 4 жилд нэг машин авч унах ёстой л гэдэг. Тэгтэл тэгээ Land Cruiser 200 өртөө авч унаад явж идэг. Урд урдын үеийн засаг дарга нар дандаа жижигхэн дэрэгтэй
Нөгөө хаян хэрвээ гэтэл 2000-аас 2008 онд засаг дарга хийхдээ нэг нүдэн бенз унтсан л явж исэн. Дараагийн засаг дарганы Эрдэнэт гэдэг нь санаатаа 7 унаал явж исэн. Тэгээ нөгөө шаран уулын гүйц захирал байсан болохоор одоо нөгөө шаран уул руугаа явдаг юм уу. Тэгээд одоо ийм туулах чадвар сайтай бензин өндөр иддэг машин авдаг юм. Одооний зах зээл одоо мөнгө цаас жоохон хэцүү байна гэж байгаа үед авч болдго юм уу болдгоо юм уу тийм ээ. Иймэрхүү өөрийнх нь асуудал та авах хэрэгтэй. Тэгэл өөрийнх нь л ёс зүй, өөрийнх нь ухамсарын асуудал. Энэ дээр нь бид нар шаардлага хөрвүүлээд та болчихоо. Тэгээ танах одоо олуулаа байгаа юм чинь дотроосоо заргаа тавина эцтэй л гэдэг л шаардлага хөрвүүлээл дарханд бол хууль болсон. Одоо наацх нэг л 2013 оны 4 сард шүүхийн эцсийн шийдвэр гарчаад би иргэдийн хурлын төлөөлөгчөө болж чаддгүй. Одоо 3 суудлын дээр дээд шүүхийн сүүлчийн шийдвэр гарцсан. Таныг одоо сонгогдсон гэд шүүхийн шийдвэр гарцсан. Тэгээ одоо 2 жил орлоо. Энэ орж болохгүй, энэ муу. Хуралд оруулахгүй байгаа юм. Хуралд оруулах. Энэ муу хүн энэ оруулахгүй, энэ хилтэй амтаа энэ нөхөр ерөөсөө байж болохгүй. Энэ нөхөр орвол тэгэл өөдөөс хэрэлдээ намайг мухаа харагдуулчихна. Гэхдээ энэ асуудлыг та одоо энэ хот орон газар руу олон нийтийн анхааралд тавьж болдгоо юм уу? Одоо тэгээ бас нэг эрх хүн гэх юм уу, юу гэх юм, эрэлхүүч гэх юм уу, Монгол ардын намынхан бол тэр говьсон брэх гээл зурагтаар яриад ойлон дуграал ерөөсөө энэ арц намынхан болохгүй байна гэд. Монгол ардын намынхан бол дарханд бол дэндүү. Одоо иргэдийн хурлын дарга нь ихтэл миний шүүхийн шийдвэрийг иргэдийн хурлаар хэлцүүлж байгаа шүү дээ. Шүүхийн шийдвэрийг хэлцүүлж. Иргэдийн хурлаар хэлцүүлж. Тийм л юм байна. Тэгээд нөгөөтхийн цагдаа хуулийн байгууллагад өгдөг. Шүүхийн шийдвэр биелүүлэхгүй хүнийг бол яах вэ тийм ээ. Тэгэхээр таны ч одоо дарханчууд сонгогдсон байгаа шүү дээ. Тэр сонгогдсон ирэх шиг яах вэ? Тэр хамаагүй. Би жигсаалтын нэгд байсан. Энэ мегмурт тэдэрт хамаагүй өөрсдөө л хууль шүү дээ. Тийм л юм яриад тэгээд дархнаас сонгогдсон их хурлын гишүүн нь болохоор бие дагч тийм үү? Тэгэхээр одоо танаас энэ асуудлыг бол тэр хүн авч хэлцэхгүй юу? Үгүй Ганбаатар гишүүн маань одоо би одоо юу гэж боддгийг нэг зурагтаар нэг өөр юм яриад байгаа юм шиг. Тэгээд яг амьдрал дээр одоо тийм ард түмний төлөө байдаг ч юм уу гүч юм уу? Юусэн мэдэхгүй би. Тэр дархны ард түмний төлөө явдаг ч юм уу? Тэр явдаггүй. Үнэхээр явдлаа. Одоо нэг зарим улсууд тэд яриад байдаг шүү дээ. Тэр нэг ам ажил зөрнөө гэдэг аль дэлгэн зөрнө гэдэг чинь энэ дээр л харагдаад Ганбаатарын хувьд бол дарханчууд бол үнэхээр буруу сонголт хийсэн. За хоёул хэсэг реклам зар сурталчилгааны дараа эргээд студидтэй холбогдноо. За саяхан ардчилсан намын 25 жилийн явуулсан. Тэгээд 25 жилийн ойн баярын хурал дээр нэг үүмэн болсон. Тэгээд би танд асуулт асуухаас өмнө тэр бичлэгийг үзүүлээд хоёулаа ярилцсан явчих та. Засаг залруулж яваад дээ. Үүгээр Монголын арчил бас үндэсний зан ажил уламжлалт мэддэг өв соёлыг маань хэрэгжиж өгсөн. Өдгөө монголчууд эцсийн бусад орны хүмүүсийн нэгэн арчилсан улсын ачаар Монгол улс дэлхийд улс төр эдийн засаг нийгэм соёлын мандатын оролцсон тус 25 жилийн өмнө Монголын арчилсан нам байгуулагдсан юм аа. За нэг ийм үйл явдал болсон. Тэгээд энэ одоо лооз моозонгийн хугалж авж байгаа нэг муухай харагдсан л. Энийний дараа хэсэг залуучууд арчилсан намыг шинчлэх хөдөлгөөн байгуулаа. Ерөөсөө энэ арчилсан намын дарга инколдыг огцруулах хэрэгтэй намаа шинчлэе гэдэг хөдөлгөөн өрнүүлсэн. Энэ ямар учиртай юм? За энэ одоо баярын хурал дээр энэ лооцын эдэр барих бол энэ манай намын удирдлагч гэсэн бол юу намын удирдлага бол зөв ингээ байлгаж явах хэрэгтэй байсан гэж энэ хул дарганы ярилцсан дээр өгчлээ. Би бол буруу энэ баярын хурал дээр шүү дээ тийм ээ. Эний чинь тэртээ тэнгэр намын дүрм журмын дагуу ийм ингээ шинчлээч энийг хүлээгээд аваач гэдэг ингээд өгөх боломж байгаа байхгүй юу? Тэрийг эн чинь заавал одоо хүн чинь одоо энэ арчилч нь ерөөсөө бусдын эрхийг хүндлэх ёстой шүү дээ. Тэгэд бидний ягаад баярлахаа байж хахад тэр залуусууд заавал тийм лооцсон барьж орж ирж байгаа. Тэгээ өөрсдөө энэ намд хизээ ороод ирсэн тийм ээ. Тэгээ намын дүрмийг хэр мэдтiin тийм ээ. Намын дүрм гэдэг юмыг мэдэхгүй нам дөнгөж орж ирчээд за одоо яагаад инх бол даргын үед ингэж байгаа. Инх бол дарга 6 сар болж байгаа шүү намын дарга болоод одоо тийм ээ.
14 оны 11 сард болсон. Одоо 6 сар гараа болж байна. Тэгээд 6 жил болж явах үед яагаад ийм юм яриаггүй бас гэдэг асуулт гарч ирж байна тийм ээ. Өмнө дарга 6 жил болсон. Тэгээ энэ хул дарга маань одоо өөрөө энэ залуус маань хизээ намд орж ирчээд ийм юм яриад байгаа үлээ гэж байгаа. Энэ хул дарга 24 жилийн дараа арчс намын дарга боллоо шүү дээ. Бүх ингээд шатаар нь ингээд ингэж явсаар байгаа тийм ээ. Тэгэхээр чин шинжилнэ гэдэг маань уул нь ингэж шинжилмээр байна. Ийм юм програм байна. Энийгээ өөрчилж шинжилээч гэд юмыг одоо нэг баримт чиг хийгээд эдгээр авчраад үзүүлээд танилцуулаад ингэж явбал энэ маань ажил байхгүй. Зүгээр ингээд нэг хүн амтны сонгуульд өгч яваад анхаарал татаад тэрэн дээр бол би ойлгосон л да энэ залуучууд ярьж байгаа мөнгө эрдэнэ гэдэг нөхрийг инх бол дарга чи их хурлд нэр дэвших ирэхгүй гэд хэлсэн байлээ. Энээс болоод бид хэд ингэж байгаа инх бол дарга ганцаараа арчс намыг хөвчилж авсан юм уу гэсэн ийм яриа гарсан шүү дээ. За тийм байсан. Тэгж ярьж. Тэгэхээр мөнх эрдэнэ гэдэг маань өөрөө Баян хонгор аймгийн үндэсний зөвлөх орон гишүүн. За. Баян хонгор аймаг маань өөрөө 2 мандаттай тойрогтой. Энэ хоёр дээр 2 их хурлын гишүүн байж байгаа. Баттулга гишүүн, Ганбат гишүүн 2. Энэ хоёрт чинь нам 2008 онд итгэл үзүүлээд энэ хоёрыг дэвшүүлсэн. Энэ үед Баттулга гишүүн гараад ирсэн. 12 онд хоёулаа гараад ирлээ тийм ээ. Ингээ гараад ирсэн байж хад ард түмэн Баттулга гишүүн, Ганбат гишүүн хоёрын дүнг тавих хэрэгтэй юм шүү дээ. Энэ хоёр муу ажиллаж гэнэ үү, яаж гэнэ үү тийм ээ. Энэ хоёр дүнгээ тавиулаад сонгогдохгүй болвол 20 онд мөнх эрдэнэд боломж гарч ирэх хэрэгтэй. Энд чи ерөөсөө л арчлалын хин ч гэсэн ойлгомжтой. Шууд орж одоо юу дэвшнэ гэсэн юм уу тий? Дарга болохоор инх бол дарга болохоор одоо үндэсний зөвлөлт хорооны гишүүдийг нэр дэвших хүсэлтэй хүн байвал саналын сонсъё гэд харилцсан ярилцахгүй юу. За чи нэр дэвшүүл юу юм гэхээр бүх гишүүд очиод ингээл өгөөл тийм ээ. Би бол санал өгөөгүй. Ань чин хүн чин өөрийнхөө хэр хэмжээг мэдэх ёстой. Би төр засагт бэлтгэгдсэн юм уу? Их хурлын гишүүн болоход бэлтгэгдсэн юм уу, тийм ээ? Юм чи хэмжээ хязгаартай байх ёстой. Мөнх эрдэнэ гэдэг хүн маань өөрөө болцсон юм уу? Хүн өөрийгөө голж болохгүй л дээ. Гэхдээ би бол өөрийгөө голоод байгаа шүү дээ. Болоогүй, би болохгүй. Тийм 92 оны гишүүн байж. Тийм. Гэхдээ тэр гишүүндээ биш л дээ. Нэг арчил бол сонгогдох эрхийг өгсөн. Гэхдээ би өөрийнхөө хэр хэмжээг мэдэх ёстой байхгүй юу? Би их хурл гишүүн болох. Их хурлын гишүүн болоогүй. Инглиш чи энд чинь бас нэртэй алдартай ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн гарах боломжтой ийм хүмүүс очих ёстой болохоос би 2 сургууль төгссөн. Би нэг юм жижиг тэдэнд өргөтэй болцсон гэдэг. Би англи хэлтэй. Би англи хэлтэй гэдэг ийм юмар болохгүй. Энд чинь бас энэ нийгэмд тийм ээ зовх ёсны үнэлэгдсэн нийгмээс зөвшөөрөгдсөн ийм хүмүүс очих ёстой байх гэж бодоод байдаг шүү дээ. Сүүлийн үед ер нь манай залуучуудын хандлага тийм болцсон юм дөө. Ер нь айлч салбар зөвхөн нам улс төр биш. Ахмад үеэ сонсдгоо, хүнийг хүндэлдэггүй. Би гадаадд тийм сургууль төгссөн гэл дайрдаг. Болохгүй бол доромжилдог. Бүр болохгүй л олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гүтгэдэг. Тийм л болцсон. Танд ажиглагдаж байна уу ер нь? Тэр бол үнэхээр юм байгаа асуудал. Одоо энэ чинь бол арчсан нийгмийн давуу тал шүү дээ. Тэгэхээр одоо нэг шүүмжил нэрийн дор хүм муулдаг л ийм асуудал болчиход байна. Дарга муулвал мундаг болцсон тийм ээ. Тэгээд нүүрэн дээр нь муулж чадахгүй. Гол нь. Тэгэл одоо нэг Facebook, Twitter-ээр муулдаг ч юм уу, сонин сэтгүүлээр муулдаг нөгөө улс төрчийг сонингоор, ялааг сонингоор гэдэгтэй адилхан нэг иймэрхүүл болчиход байгаа. Тэгэхдээ зөв шүүмжлүүд бүгдээрээ тийм болчихгүй л дээ. Тэгэл энэ мэдээж одоо энэ хэвлэл мэдээлэлээр муулдаг, шүүмжилдэг энэ ингэж явсаар хагаад сайжрна. Энэ бол сайнны одоо эхлэл гэж би удаад байгаа шүү дээ. Ингэж байгаа юм чи ингээл яваад байна. Монгол улс хөгжихгүй байна гэдэг ингэдэг. Үнэхээр нь хөгжчихсэн байгаа шүү дээ. Улаанбаатар 90 онд ямар байсан юм? 2000 онд ямар байсан юм? 2005 онд ямар байсан юм? Одоо 15 онд ямар байгаа? Шал өөр болсон. Одоо энэ арчилсан намынхаа ингээд 5 толгой дээр хэд хэдэн эсрэг тесрэг байр суурьтай. Их хурлын дарга нэг өөр байр суурьтай, ерөнхий сайд нь бас нэг өөр байр суурьтай. Танд ямар харагдаж байна? Намын гишүүний хувьд. Гэхдээ энэ бол зөв шүү дээ. Энд чинь хилцэж зөвлөж сайн юм гарна шүү дээ. Тэгэхгүй хитгэн хүн шийдчихдэг болохгүй шүү дээ. Социализмын үеиг шиг.
Тэгэхээр энэ хул дарга гэдэг юм бол зөв. Үнэхээр энэ дээр бол. Тэгээд тэд нар ч гэсэн юмаа өргөн барилаа их хурл нь хилцлээ. Манай арчсан намынхны давуу тал бол маргаж байгаа. Тэгээд сайн хөлбрийг гаргаж ирч чаддаг л байна. Сая ерөнхийдөө оюутлогын гэрээг Дубайд очиж зурчид төрөөд ирсэн. Бас нэлээд дуйлан дэгдэж ах шиг байна. Энэ тал дээр та ямар бодолтой вэ? Уул нь ийм л юм байгаа шүү дээ. Би түрүүн чинь хүний хэр хэмжээ тийм ээ. Одоо би болохоор аймаг орон нутгийн талын юм энэ том төрийн бодлого эднэрт бол хүн болгон ч одоо улс төрч болчих, эдийн засгч болчих, бүгд уул уурхайн мэрэгчлээ болчих. Юм руу мэдгүй чим алга, мэддэг чим алга ийм болчиход байгаа байхгүй юу? Тэгэхээр эн чинь Монгол улс төртөө улс. Төрийн асуудал тэр төртөө. Бид нар бол сандаа нэмэрлэх ёстой болохоос тийм ээ. Юм болгоныг одоо сарлуул шүүмжилж болохгүй шүү дээ. Одоо Эрдэнэт маань одоо дээр үед бас л яг энэ нийгмийн үед байсан бол Эрдэнэт хөдлөөч үгүй ч тийм ээ. Тэгэл Эрдэнэт одоо Монгол улсын сайлын үний олчил явж шүү дээ. Тэгэхээр мэд химаал ярэ гэдэг бодчих шүү дээ. Та мөн дарга хүн биш үү? Би хэрвээ би гайх чинь айгүй олон хүнтэй ярилцлага хийжсэн. Та бол 92 онд арчсан намд илсэн. Иргэдийн төлөөлөгчтэй хуралд сонгогдсон. Аймгийн намын дарга байсан хүн гэхэд дарга ярьж байна. Ийм хүмүүс бол одоо их хурал хавьдал ер нь ерөнхий сайд хавьдал заргалтай шүү. Тэр одоо тийм байхгүй хэмжээтэй л байна. Тэр чинь би хэлээд байгаа шүү дээ. Энэ арчил гэдэг ингэ чинь энэ залуучууд яарад байгаа байхгүй юу? Энэ чинь ингээл дараагийн үегээд ингээл үе солигдол явна шүү. Тэгэл энэ 50-аад оныхан байхгүй боллоо 60-аад оныхан гараад ирлээ. Дараа 70-аад оныхан гараад ирнэ. Тийм биз дээ. Тэгсэн чил одоо 80-аад оныхан чинь 70-аад оныхныхаа урдуур дайраад ийч одоо болчлоо гэж. Тэр Монгол үйл ажиглагдаж байгаа. Бие зас гэдэг тийм ээ. Гэрээ зас гэдэг, төрөө зас гэдэг. Тэр чи одоо бие засах гэж сурч боловсруулна гэдэг чи одоо нэг 26-7 болоод одооны нийгэмд бол нэлээд том шалгуур болсон шүү дээ. Наазах нь одоо нэг хилтэй устаа магистр тэр хамгаалсан эдэр байж ич. Тэгэхээр чин тэр чин сурч боловсрол 26-7 болчихно. Эхнэр хүүхд аваад гэр оронтой орох оронтой эдэр болоод нэг амжиргааны бас нэг хүний гар хараад гараа авилга болгоод гүйж авилга авахгүй боломжтой болчихоор 40 гарчиж байгаа биз дээ. Тэгэхгүй 30 идтэй зайгаа 50 гээд түрүүн лооцсон барьцсан нэг залуу тавхиад шүү дээ. Тэр хүний гар хөдөр л явж байгаа хөө. Өөрөө бол ямар ч бодол байхгүй тавар шүтүүд энэ зүгээр бол зүгээр сүнгэж өгч байгаа шүү дээ бас. Яагаад энэ нялхсыг ингэж улс төр дуртай болгочихвоо? Энэ арчлалын буруу юм шүү. За одоо би бас нэг юм ярихаас одоо бүх юм чинь зендата болчиход байна шүү дээ. Одоо цагаан захтны хэрэг гээл их мөнгө одоо төрийн мөнгө дээр цогцсон улсууд чинь болохоор чинь тэдэн тэрмийг сард цогцсон. Энэ өстө сэргэлэн нөхөр гээл ингээд тэр хэрээрээ алдарч цагаан гартан мартан хэрэг цагаан захтны хэрэг гээл тийм нөгөө карма марма ухааны гар утас дээр тууцсан нөхдүүд дээр чинь би цай нэг наран туулаар орсон. Халаасны хулгаас болгоомжлоор ингээд зургнуудыг хатцсан байж. Тэгээд хүн жигшээл яваад байдаг. Нөгөө цагаан захтан энэ гэхэлэр нөгөө улсууд чинь бахархаа тэдийг зогтсон гэл. Тэгэхээр чин төрд орвол амьдрал сайжир гэдэг л бодол нэг хурдтай шимэгтэй болчихвол ийм л бодол хүмүүс суучаад байгаа юм болов гэж бодож байна. Тэгээд энэ гинэн томоогүй залуучуудад бүр их нөлөөлж байна гэж юу? Гэхдээ чи хурдан мөнгөтэй бол буртган шиг сайхан хаусанд орж амьдрал хурдан гоё том машин унаад явах гээд яарад чинь насан дуусчих гэж байна. Яа харахгүй тийм байдал нийгэмд нэрээ ажиглагдаад байгаа шүү тийм. Яарад. Тэгэл одоо жишээлбэл одоо энэ хэний хүүхэд тийм машин унтсан байлаа гэж ярьдаг. Хэвлэл мэдээлэл дээрч гардаг. Тийм болчихсон. Тийм машинтай болчихсон. Тэгээд тийм брендийн юм эдлэхсэн. Тэгээ гадаад дотоод явчихсан гэдэг. Иймэрхүү бодлууд л нэг хөнгөн хурдхан шиг сайхан амьдарчээ гэдэг бодлоо байгаа юм чинь. Уул нь бол энэ бол зөвхөн яг цаг хугацааны одоо өмнө шударгаар хөдөлмөрлөөд ингээд цаг хугацааны асуудал байхгүй. Би өнөөдөр нэг онгоо уншсан Facebook дээрээс хил манах гэж байгаа хүмүүсийг болохоор сэтгцэн юунд эмчийн шалгалтанд оруулдаг гинэ. Төр дэвших гэж байгаа хүмүүсийг болохоор огт шалгалтанд оруулдаг гинэ. Сэтгцэн ямар ч байсан хамаагүй тэгээд гаргаад ирдэг гинэ. Тэгэхээр яг түрүүний таны хэлдэг шиг халаасны хулгайчаас болгоомжлогод зургийн тавьц хэрнээ тэр төрд орцсон том хулгайчнараас болгоомжлогож
хэлэхгүй байгаа биз. байхгүй. Тэгэл энэ мятын хэрэг зэрэг гэл ингээл янз янз юм ярьдаг. Тэгэл энэ улсууд чинь ингээл гадуур яхахлаар чинь жигшиж ярихгүй байгаа. А тэр тэдийг хүссэн байл. Биширч ярьж Тийм байна. биширч яриад байгаа. Энэ л буруу байна. Хин ч жигшихгүй байгаа шүү дээ. Та одоо жишээ нь ярихгүй нөө. Би яарад яхаа одоо тэр тэрнгүү. Одоо карьер албан тушаал. Тэгээд би юунд яах юм? Заавал их хурлын гишүүн болвол сайхан амьдрдаг юм уу? Их хурлын гишүүн болвол энэ бол ингээ харж байхад гишүүд эднэр бол хэцүү л ажил юм байл шүү дээ. Хүнд муулуулаад одоо тийм ээ. Тэгэл хүнд таалагдах гал уулан сууж байгаад ярьж болох юм. Босч микрофон нэг юм тавцан тавьж босч яриад анхаарал татчих гал тийм ээ. Тэгэл ерөөсөө нэг зураг тарахаараа уралдаж гүүгээл их орондоо хайртай хүмүүс болоод цаанаа бол шал худлаад тавхаад тийм ээ. Тэгэл тэр хуруу гарамтах бүгж хувцсан дээр нөөцлөгдөөл эдгээр өнгөрөөл эдгээр шал өгөрүүлээ явчихна. Би хэрэггүй л үү. Тэгээд бас одоо энэ одоо бас нэг жоохон муулуулдаг дээр улам муулуулах байл. Нөгөө дашууд чинь энэ байгаа газар байдаг газар. Дашууд ер нь дарханд сайн юм хийснээс тоочих уу та? А муу юм хийвэдсэн бол бас тоочих уу? Би одоо муу юм хийсний ерөөс сандгүй маа. Гол юм. За. Тийм сандгүй. Зарим нэг ганц нэг хүмүүсийг ондоосон байж болно л та нөгөө намын дарга гэдгээр нөгөө их ашгаар намын орооны гишүүнд ч оруулдаггүй ч юм уу. Тэгээд иргэдийн хурал дэвшүүлээгээ ч юм уу чи шалгууртай юм чинь тийм ээ. Тэгээд их хуралд нэг дэвшигт нь саадуулсан чинь билүү. Ингээд бас нэг гомдоосон жижиг сажиг тал. Тэгээд нөгөө Монгол ардын намынхныгаа сонгуулийн үеэр хитрхи муусан чинь билүү. Тэгээд энэ талаар тэр гомдоосон юм байдаг байх одоо тийм ээ. Тэгээд хийсэн бол би наацх нь 6-700 хүнийг ажлын байртаа болгосон тийм ээ. А ээжийнхаа нэрмж тэмцээн гэж 10 жил хийж ивент итгэлээ. Ямар тэмцээн? Жилийн түүхийн тэмцээн. За. Тэгээ одоо бол боксинг клуб байгуулад 4 жил даханд 20 жил тасарсан байсан. Танай ээж чинь чөлөөт бүр барилддаг хүн байсан юм. Үгүй манай ээж Ангаах ухааны дунд сургуулийн багш байсан байхгүй. Тэгээд миний доотлын дүү маань чөлөөтөр барилддаг байсан. Найз нь одоо Цэндийн баяр сайхан гэдэг чөлөөтийн шигшээд дасгалжуулж байдаг. Тэр болохоор нөгөө дарханд одоо та нар ганц нэмж тэмцээтэй болгооч гэхлээр яг ээжээгээ Дурсгалан зэрүүлсэн. Бага амьд манай. Гэхдээ яг нөгөө баг залууд нь одоо бас тийм ээ нойргүй хонуулж ирснийхаа ачуу ингээл хариулж авахгүй чинь. Тэрнтэй л. Их сони юм а. Хүн ер нь ингээд уулзаад ирэхээр их сонирн байд юм а. Уулзаагүй ингээд сонсоод байхаар юм уу эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгслэр дүгнээд байхаар их өөр өгдөг тий. Би бол одоо таныг бол одоо их л айхтар хүн л орж ирэн одоо ер нь яандаа л гэж бодсон гот байсан. Гайгүй хүн байна да уг нь. Баярлалаа. Магтуулдаг болохоор нүур удаах гэж шүү. Тэгтээ бас таныг энэ нэвтрүүлэгт оролцсон гэхээр бас олон хүн муулсан шүү. Тийм ээ. Тэ. Энэ нэвтрүүлэгт ороод хэрэггүй юу хийсэн болоод энд орох гээд байгаа эдэр гэл тэгжсэн. Түрүүний тэр нөгөө дархны арчилсан намын одоо тэр Наранбаатар гэдэг хүний тэр өлсгөлийн ямар учиртай байсан юм бэ? Улаанбаатар хот дээр нэг өлсгөлэн зарласан шүү дээ. Тэр одоо Улаанбаатарт биш юм аа. Дарханд. Дарханд юм уу? Тий. Дарханд өлсгөлэн зарласан. За. Тэгээд би бол одоо тэр өлсгөлэн гэдэг юнитлээд өлсгөлэн зарласан мэдэхгүй шүү дээ. Тэр өөрсдөөс л асуухгүй бол тийм ээ. Тэгээд одоо нэг Twitter, Facebook дээр л үлсгсэн зарлаа, инглээ дэглээ, одоо огцор, энэ муухай улсууд зайл гэл нэг тийм л юмнууд л яваад байсан шүү дээ. Тэгэл тэрэн дотор ч одоо бие дааж нэр дэвшээд энэ арчсан намыг сонгуульд ялагдуулахад үүрэг гүйцэтгсэн ч хүмүүс байх юм. Сонгуульд надаас ирэх аваад сонгуульд орж намын итгэлийг даахгүй ялагдчихад тэрэн донд тууж яваа хүн ч байх юм. Ингээл янз янзын хүмүүс л байх юм. Намаас гарчаад үлсгсэн зарлаад явж байгаа Наранбаатар байх юм тийм ээ 12 онд намд илсэн хүн ямар нэгэн намын дүрмэж мэдэхгүй шүү дээ өөрхий намд албан ёсоор дүрм жирмийн дагуу илсэжгүй шүү дээ бие батлах хүчил өгсөн болохоос намд илсэгт чинь одоо өргөдөл мөрийн гитаа бөглөөд эдэр тэгээд илсээ явсан тийм ээ тэгэхэд 12 оны 5 сард тэр Наранбаатар хаа явсан тэгэхэд 12 оны 5 сарын 19-нд миний дүү арчсан намын тугийг Эвестийн 8848 өндөрт мандуулаад
Арчсан нам энэс болоод бас юм чи учиртай штэ. Би бас хувь нэмрээ манай дүү бас оруулсан баг гэж боддгийн үндэ бол. Тэгэхэд тэр нөхрийг бол би Эрдэнэ цэвэрлэгийн сайд зоригтыг дагаад тууж явсан байхаа л гэж бодоод байгаа шүү дээ. Яагаад? Тэр үед. Тэгж л хүмүүс яриад байдаг байхгүй. Би нүдэрээ хараагүй шүү дээ. Тэгэл яг нөгөө одоо бизнес нь болохоор өөрөө нэг компанитай шүү дээ. Gologix гэдэг. Тэгэхээр одоо нөгөө нэг юм төсөл техник эдийн засгийн үндэслэл баримтч шиг боловсруулдаг тийм нэг зөвлөх үйлчилгээний компанитай болохоор уул уурхайн бизнестэй холбоотой болохоор бас л тийм юм болов уул уурхайг төшиж. Уул уурхайн тухай ялангуяа тэр нэг урт нэртэй хуулийн тухай бас нэлээ ярьж явсан санагдчихэв шүү. Таны одоо анх элсэж орсон арчилсан нам те одоо ийм нам байгаасаа энэ улс нийгмийг ийм өөр болгоосоо гэж бодож исэн. Тэр нам чинь одоо яг таны тэр бодож исэн бүхнийг хийж чадсан уу нэгэнд? Хийж чадчих. Одоо ингээл жамаараа явуулна шүү дээ. Сайжрагдаад. За энэ арчсан намын дүрм гэдэг бол яг амьдралаас сургасан. Алдаан онон дээр хийгдсэн ийм дүрм байна. Наад зах нь намын хорооны гишүүний сонгуул гэдэг байдаг. Намын хорооны гишүүний сонгуул. Энэ гэхлээр чинь 2004 онд Үүр хангаан арчсан нам сонгуульд орохдоо материалаа дутуу бүрдүүлээд сонгуулиас хасагдах, орон нутгийн сонгуулиас хасагдах шахсан байхгүй. Тэгээд яг орон нутгийн сонгуульд нэр дэвшихэд ийм материал бүрдүүлдэг гэдгийг намын дүрмэнд оруулаад аймгийн намын хорооны гишүүнд нэр дэвшихэд ийм материал бүрдүүлдэг гэдэг ингээд алдаанаасаа гэдэг чи яриад байгаа чинь энэ байхгүй. Тэгээд бие биенийгээ хянсан бие биентэйгээ уялдсан их сайн дүрм байгаад байдаг. Энэ дүрмийг судлах ёстой. Тэгжээж энэний дараа энэ намын дүрмэнд бүрэн захиагдаж сураад намын сахилга бат гэдгийг мэдрээд тийм ээ. Тэрний дараа одоо бас намын шинжлэлийг ярих усуд нь эдгээр мөн үү шүү гэдэг дээр л би эргэлзээ тань хэлээд байгаа байхгүй. Энэ хүмүүс мөн үү шүү. Намын Ер нь арчсан нам шинжлэгдэх шаардлагатай байна уу? Шаардлагатай. Тийм. Гэхдээ ингэж биш. Одоо яг энэ засаг төр барьж байгаа үед санаатаагаар хаанаас чинь хэний гар хөлвөлж энийг одоо ингээд тийм ээ 16 оны сонгуульд өгчээд байна шүү дээ. Энэ шинжлэгдэх асуудал бол шинэ сонгуулийн Монгол Ардын намч гэсэн нэрээ солиход яаж хэлээ. Сонгуулийн өмнө солиогүй шүү дээ. Сонгуулийн дараа сольсон байхгүй тийм ээ. Тэгэл явсан энэ дээрээс ч гэсэн амьдрал дээрээс харагдчихлаа байгаа шүү дээ. Дархан уул аймаг гэхээр хонгор сумын цианиттэй болоод нэг хэсэг тентэх байдал эвгүй байсан. Одоо ер нь ямар хувь байна? За тэнд бол одоо хонгор суманд чинь 2007 оноос эхлээд одоо нэг компани сумынхан засаг дарга байсан нөхөр хятадуудыг авчираад хэн билээд Алтугаас Батнарын гэдэг нөхөр. Тийм. За алта угаагаад тэр алтан цианат натрын тараад мал хуу өгсөн. Одоо бол одоо ямар байгааг энэ сүүлийн үед бас нэг сонсогдохгүй байна. Тэр нь арилсан байлгүй. Гайгүй болсон байгаа. Нэг хэсэг бол ихээхэн төгшөртэй байсан шүү. Тэр мал 2 толгойтой 3 толгойтой төрөөд хүнлүү хүртэл халдварлаж ирсэн санагдаад байна. Одоо бол гайгүй юу? Одоо гайгүй. Дарханд ер нь амьдрал хэр вэ? За амьдрал ер нь миний хувьд бол одоо би сая манайх нэг Дархан хотын хөгжлийн стратеги гэдэг онл практикийн баг хурал хийсэн. Тэгээ Улаанбаатараас ирсэн 2-3 хүн өдөө аж ахуйн их сургууль дээр тэр яг онл практикийн салбар хуралдаанд суугаад хоол идээд гарч ирсэн 3,000 төгрөгөөр цадчлаагээ гараад ирсэн шүү дээ. За өөр амьдралын өртөг баг юм байна. Тэр сайхан болоод ийж байгаа. Хүүхдээ энэ Дархан сургууль сургах юм уу гэж ярьж ин лээ. Тий. Миний хүүхд өсөхгүй юм байна гэдэг. Ер нь ядуурлын төвшин тэгэхээр баг гэсэн үг үү? Баг. Ажилгүйд л. Ажилгүйд ч бас баг. Дархных чинь 100 болохоор нөгөө барилга хэдэр бариад нэлийн сурцсан болохоор Улаанбаатар руу өмнө гойроо дээр их явчихдээ шүү дээ. Тэгээ үйл бол ажилгүйд л нэмэгчдээ. 100 би дархан чи худалдааны төв барьж байхад ажил хүн алдаг. За. Ажил зарлаад ч ажил хүн 100 нь ажиллах хүн алдаг. Ажил хүн алдаг. Намар ажил хүн алдаг. Нөгөө тариа будаа идрэл яваад ажиллаа явчихдаг. Ногоо тариад. Өвлөн л бол ажилгүйд л. Бас удирдлийн чанартай байх тийм тий. Одоо ер нь хэр тэлж хөгжиж байгаа бол одоо саяхан жишээ нь Багнуурыг хотын статустай болголоо шүү дээ. Одоо тийшээ хотын хөгжлийг тэр зүг рүү хөтлөх гэж байна. Тэгэхэд Дархан уул аймагт одоо ийм боломж байхгүй юу? За энийг 2008 оноос эхэлж арчсан нам, Дархан уул аймгийн арчсан нам
санал хүсэлт гаргаад санал асуулга дээр явуулаад 2012 оны намын мөрийн хөтөлбөрт оруулсан. Үндсэн хуулийг өөрчлөлтөөр дарахад хот болох ёстой. Засаг захиргааны нутаг дэвсгэрийн тухай хуулиар бол 3,000 хүнээс үнэтэйгээс дээш бол хот болж болно гэхээр улсын статустай хот болж чадахгүй байгаа. Улсын зэрэглэл яваад. Тэгэхээр одоо нөгөө хэдэн хүн амтай юм бэ одоо? дархан албан ёсны бүртгэлээр бол 93-аас 93,000 хүн амтай гэж байна. За. Нөгөө одоо албан бусаар бол одоо яагаад нэмэгдээ гэлээ. Сая 3 сая хүн тэг болчихж байгаа юм чи Монгол улс. Тэгэхээр энэ бий болохоор 2012 оны л байдлаар яриад. Уг нь одоо бараг л хот гэсэн үг шүү дээ дархан чинь. Тэгэхэд тэнцээ уг нь хүн амын төвлөрлийг нэлээд сайн татаа тэнцээ ажлын байр ихээр бий болгол уг нь их зүгээр юм те. Тэр дарханыг хөгжүүлэх стратегийн төлөвлөгөөнд хамгийн гол юм нь юу байгаа? За одоо дархан хотыг хөгжүүлээ гэхлээр хотын статустай болох хэрэгтэй. Үйлдвэрлэлийг баазыг тэлэх ёстой. Үйлдвэрлэлийг дэмжих ёстой. Одоо энэ том үйлдвэрүүдийг наацх нь төмөрлөгийн үйлдвэрүүдийг одоо гангийн үйлдвэр болгох. Тийм нэг хэсэг тэгж ярьжсэн шүү дээ. Жижиг сайд нөгөө тэрийг чинь дагаад жижиг үйлдвэрүүд дагаад өгчөж штэ тийм ээ. Тэгээд одоо бол Батулга гишүүн чинь нэг арь ширний үйлдвэрийг дархан давьичи тэргээд юм санал дэвшүүлээд дархан руу өдр явуулчих итэр гэсэн. Тэр нь бас одоо дарханы бас нэг хэсэг үлэг хүмүүсийн эсэргүүцэлтэй тулаад болоогүй. Бол дархан чи хийдлийн үйлдвэргээд их том үйлдвэртэй шүү дээ одоо ч байгаа. Тэгэхээр арь ширний үйлдвэр болсон бол болох л байсан. Тэгэхэд бас ажлын байр бий болоод энэ Улаанбаатараас гаргасан арь ширний үйлдвэрүүдийг гаргаа явуулчихад цэвэрлэх байгууламж сайтай дархан. Тэгэхээр хөгжлийн бол янз янзын санаа оноонд бол явж байгаа. Тэгээд төмөр зам дагуу бас хамгийн давуу тал нь тий дэд бүтэц сайтай. Тэгэхээр одоо тээвэрлэлтийн өртөг өдр маш хямдхан тусна гэсэн үг шүү дээ. Одоо Улаанбаатараас чинь хям махан бүтээгдэхүүн талах өдр авчдаг шүү дээ. 220 өдөртөө авчих. Тий 218 км. 3 цагийн дотор дахиад орчихно гэсэн үг. Тэгнь. Тий өглөө 6-д гарсан маш 9 цагт очиж гэсэн. Тэгнь гэсэн. Битэрийн ярилцлага ер нь өндөрлөг тийшээ хандж байна. Тэгэхээр битэрийн ярианы өнөөдрийн таны хэлснээс хамгийн гол юм иргэдийн төлөөлөгчийн хуралд сонгогдож байна шүү дээ. 3 шатны шүүхэн шийдвэр гарчаад одоо хүртэл хуралдаа сууж чадахгүй байгаа чи үнэхээр харамсалтай байна. Энийг одоо яаж засаж залруулах хэрэгтэй вэ? За одоо иргэдийн хурлын дарга маань л хуулиа дээдлээ тийм ээ. Жирийн иргэн байсан бол одоо нэг өөр авлагтаа боллоо гэдэг шүү дээ. Өөрөө төлөхгүй байна гэдээ гэрт нь очиод лацтаа ломботоод тэгэл юмыг аваа явчихдаг үстэй. Шийдвэр гүйцэтгэгч нар очиод тийм ээ. Тэгэхээр одоо нөгөө энэ шийдвэр гүйцэтгэхгүй байгаа иргэдийн хурлын даргыг одоо хуулийн дагуу арга хэмжээ авахаас өөр арга байхгүй шүү дээ. Тэр эрүүгийн хуулинд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байвал яадгийг тэр заалтаар. Та тэр дээр гомдол гаргаж үзв үү? Би гомдол гаргаж болдгүй юм бэл. Шийдвэр гүйцэтгэлийн байгууллага нь гомдол гаргах хэрэгтэй. Одоо шийдвэр гүйцэтгэл нь хөдлөхгүй байна уу? Одоо сая цагдаад өгсөн. 2 жил болж байна гэж шүү дээ. Арай дэндүү юм. Ойныг оруулж болохгүй. Одоо шийдвэр гүйцэтгэлийнхэнд болохоор одоохон энэ хурлаар оруулчихна гэх. Тэгэд энэ хурлаар оруулангуутал мегмар ташийн асуудлыг хилцэхгүй гэдэг. За 78 22 харьцаатай 78% мегмар ташийн асуудлыг хилцэхгүй гэнэ гэдэг. Мегмар ташийн асуудал болсон. Шүүхийн шийдвэрийг тэгж нэрлээд тэгээд шүүхийн шийдвэрийг хилцээд явчихад тийм юм болчиход байна. Танайхаас сонгогдсон улсын хурлын гишүүн чинь ер нь тойргийнхонтойгоо уулзаж эргэж холбоо тогтоох нь хэр байдгийг тэдний ахуй амьдралыг харж үзэх санал бодлыг тусгах тал дээр. За манай Ганбаатар гишүүн байн очиод байн оюун толгойд ярьчил явдаг шин. Тий. Тэгэл эсвэл нэг зам мамн дээр эдгээр засах гэж байна гэхэд тэнд гүйжчээ би энэ мөнгөний шийдвэрсэн би энэ гэсэн ингээд. Тэгэл эсвэл нэг түргэний машин гардуулах гэж байгаад би тэгсэн би ингэсэн ингээд ингээл яриад оюутлогын зөндөө мөнгөийг та нарт би аваад өгчин 51% та болгох чинь гэж баах юм ярьж явдаг. Тэгээд манайхан чинь оюутлогоо 51% та болчиход амьдрал ахуй сайжирч байх гэдэг эмээ нэр алга тшүүлж аваа сууж байгаа та. Өмнө нь Лөөмөдийн ганц сүх энэ дархны тойргоос гишүүн байсан шүү дээ. Тэр үед ямар байсан? Ганц сүхч бас юм хийжсэн. Одоо бас одоо дэд үтсийн талаар мөнгө төгрөг одоо тэр үед ч бас нэг их хурлын гишүүд ч бас нэг овоо хөөрхөн нэг тэр төгрөг мөгрөхтэй өдр байсан шүү дээ.
Тэгээ тэр мэрэмгээр одоо шугам хоолоо өдр сайдаа тавиулах маяг. Хаян хэрвээ гишүүн ч бас нэлээд харж үзсэн. Сангийн сайдынхаа албан тушаалыг ашиглаад. Хөө тэр нөхөр бол балс. Тэр чи сонгуулийн үеэр одоо нөгөө Монгол Ардын нам Төрүүлж та нарт мөнгө тараасан мэт дээ. Монгол Ардын намынхын байрны дотор нь Капитал гээд банк түрээсэлдэг. Тэр банкныхаа өмөр зүгээр очрлуулж байгаа 600 эд 300 эдийг өгөх ёстой 600 эдийг өгөө тэгээд. Тэгээ 29% санд аваад их хурлын гишүүн болсон. Одоо тэгээ хэр үйдэг юм бэ? Одоо хаяарва гишүүн маань дарханд очиж хаяа зурагтаар арчсан намыг молчаал явдаг. Нэг тийм л ажилтаа болчиход явдаг. Тэгээд энд хийж байгаа их хурлын ажлыг харлуулах, эсвэл бол дархны арчсан намыг муулах, Монголын арчсан намыг муулах нэг ийм ажилтаа болоод байгаа. Тэгэхээр одоо хүм муулаа яваад байна гэдэг чинь жоохон нас яваад байна гэж бодоод байгаа. Нас явахар хүн болд юм уу? Тий. Одоо тэгэд ирэх сонгуул болох гэж байна. Та бол сонгуульд одоо нэр дэвшихгүй гэдгээ бол би бол иргэдийн уралдаал үзнэ. За. За таны ажилд амжилт төсөө манай нэвтрүүлгийн цаг дуслаа. Урилга хүлээн авч нэвтрүүлэгт ирсэн танд баярлалаа. За баярлалаа.